За сайн байцгаана уу та бүхэндээ энэ орой мэндийг хүргэе. Нээл таарогийн маань энэ удаагийн хөзөр дэлгэлт эхэлж байна. За гадуур ханиад гарсан биз дээ миний монголын ард түмэн. Хоолой барьдаг ийгүү ханиад байна. Нэг өдөр хоолойгоо яахгүй гараал ороод зүөх гараал тэгэл ханиад өчлөө одоо. Бас өө юм болж идэгэрчл байх шиг байна. За тэр ч яах вэ? За өнөөдрийн асуулт бол яг одоо миний амьдралд хамгийн одоо чухалчилж анхаарах зүйл одоо юу байна вэ? Тэрний одоо хамгийн одоо анхаарах ёстой чухал юм юу байна? Тэрийг яах вэ те? Юун дээр би анхаарах ёстой вэ гэдэг асуултаар одоо өнөөдөр хөзөр дэлгэх болно. За ингээд 3 хөзөр байна. 5 аяг зоосны хатан болон 5 саваа. За 5-ын дотоо хөзрүүд өнөөдөр их байх шиг байна. За юу вэ? Аль ингээд нүдэнд тусч байна хөзөр эсвэл аль ингээд юу нэгдүүлээ одоо хүн нэ тэ аль нь нүдэнд тусч тэрийгээ сайхан сонгоорой. Тэгээд за ингээд 3 2 1 эхний хөзрөө дэлгэцгээе. За эхний хөзөр маань 5 аяг. За хөзрийг харвал одоо үүлрийн орчинд нэгэн эрэхтэй ингээ хар юутай нөмрөхтэй одоо ингээ гонжиглан суун одоо урд нь 3 аягаан төс юм гуруулаа ингээ хасгарсан те ингээ дулаан юм байна ногоо юм байна хасгарсан голын урд ингээ зогсож байна. Тэгтээ бас хойно нь ингээд 2 юм байснаа мэдхгүй ерөнхий урд 3 дээр илүү төвлөрсөн яваад байна гэж гарч ирж байна. За энэ хөзөр бол гэдэг юм та хөзөрт бол одоо аяг гэдэг нь хувь хүний хувьд одоо зүрх сэтгэл мэдрэмжийг илэрхийлдэг. Яг одоогийн нөхцөл та юу биш байгаа юм шиг нэгдүүлээ. Одоо ингээд хичээх ёстой, одоо хийх ёстой. Одоо дээр биш нэг тийм өнгөрсөнд болсон үйл явдлууд. Эсвэл одоо байгаа тийм тохиромжгүй цөрөг зүйлсүүд илүү та төвлөрөө таних гэдэг зүйл гарч ирж байна. Энэ бол болохгүй. Хүний амьдрал ялангуяа дараагийн үзүүдэд би ингээд харахаас өмнө тайлбар хийлээд үгүй. Таны амьдрал бол одоо ийм аз тохиогоор айгүй ойрхон байна. Ер нь азууч бас уг технээс тохиож эхэлж байх шиг байна. Гэхдээ та нэг л тийм өнгөрсөн дээр төвлөрөөд эсвэл ямарваа дайж хийж явах та муу юрлаа бүтэхгүй гэдэг нэг тэгж яхаа бодож байгаа гэдэг шиг юм болохгүй болоод байгаа юм биш үү гэдэг зүйлийг танд хэлж байна. Энэ юм шүү. 5 аяг гэдэг үзэр бол нэг талаа хэцүү үзэр. Гойныг уйтгар одоо депресс бууж өгөл гэхдээ нөгөө талаас их гоё үзэр. За энэ 3 бүтэхгүй байгаа ч гэсэн би энэ 2 аягийг аваад дараагийн юмдаа сайхан явнаа гэд бас найдвар үзэр байхгүй юу? Яг тэрнтэй адилхан та бас одоо нэгэнд бүтэхгүй ч юм уу эсвэл бүтдэг болов яадаг бол гэж юм уу эсвэл тийм эргэлзэж бол болохгүй. Маш сайн дайрах хэрэгтэй. Таныг бол одоо тийм жоох итгэхгүй байгаад байна. Яг бүх одоо хамгийн чухал зүйл дээр та бүрэн хүчээ дайчлахгүй байна. Нэг л тийм ерөнхий яваад байна гэдэг зүйл гарч иж байна. Тийм учраас ерөн одоо жаа тийм зөрөгтэй байгаа шиг шийдэмгээ дайраарэ. Одоо бүх зүйл өнгөрсөн үлдээгээрээ. Хүнийг сорих зүйл дээр одоо суурьтай хүнийг бол одоо тийм ажлын ачаал дарамтаар биш зөрөөр зүрх сэтгэлээр нь тийм сорьдгийг зүрх сэтгэлд нь аюу тийм хүндэт зүйлийг явуулд юм аа. Яг тийм зүйл танд бас болж гэнэ гэдэг зүйл гарч ирж байна. Бити их зүйл бодоорой бүх зүйл сайхан байгаа. Харин таныг энэ сорж байгаа зүйл чинь нэг тийм жижигхэн зүрх сэтгэл рүү хатгаад өнгөрсөн дээр чинь одоо туйлжруулаад гэх тийм заваарсан юм болоод байх шүү. Наадахта бити хач холбогдлоо өөрөө гэж гарч ирж байна. За харин хоёр дахь хөзөр одоо Савааны Хүлэгбаатар. За нэг хэлсэн зүйлд одоо гоё хоёуг дуулахтай Хүлэгбаатар одоо саваа явуулчихсан. Морин бол давхил да ингээл да гэсэн маягтай байна штэ. За энэ юу гэсэн үг вэ гэхээр таны амьдралд одоо аюу тийм уг нь бол хэмэр лундаатай зүгс одоо юутай их гоё үе байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хүн болгонд бас тэр болгон болоод идэггүй. Ер нь нэг юм аз хэмэр лундааны үе одоо өөртөө чинь болцсон гэсэн. Нэгсэндээ зөв үеийн үрээрээ тогтвортой явсан ч юм ингээд бас сайн мөрөнд гарч ирээ таныг хэмэр лундаа аз завшин сайн юм штэ. Ийм үед одоо нэгдүгээр хөзөр шиг ийм байх биш. Ер нь их гоё
одоо хоёрдугаар хөзөр шиг тийм дайчин байгаарай. Ер нь өөрөөс ихтэй зоригтой байгаарай. Тодорхой хэмжээнд шүү. Тэр нь шууд байраа зарангуудаа битэнтэй гэсэн үг шүү. Нэг юм тооцоололтой эрсдэлж байдгийг. Одоо энийг хийчихэд бол ийм гоё юм болно гэдэг. Яг нэг тийм эрсдэлтэй, тийм зоригтой алхам хийх тул их зөв үе байна. Нөгөө талаас таныг бас нэг тийм юм сайхан төлөвлөөд ийм гоё байг авдагдуулээ. Суурай батгсан, суур хамгийн их гоё юм болгосон тийм зүйлсийг ингээд хийгээрэй гэдэг зүйлийг танаас хүсэж байна. Бити их зүйл бод, бити хэрэгэлц одоо юм бидгийг. Аяг бол ерөнхий эморл хүний одоо мэдрэмж өдр бол саваа шууд дайраад шууд дайрчрал дээр мэддэг шнэ. Дотор ажиллаад гардаг ч яг тийм юм байдаг юм шүү. Бити их юм бодоорой гэж гарч ирж байна. Харин сонин зүйл гэвэл хувь тавилангийн эрүүл гэдэг үзэр доош харсан байна. За ингээд дээш харахаараа ийм байт юм аа. Одоо Христийн Библи гардаг дөрвөн ингээ их гоё одоо бурхан тэнгэрүүд одоо энэ орчлон ертөнцийн юм хүрээлээ байж гэж гарч ирж байгаа юм. Нэг ёсондоо одоо энэ бол ямарваа ингээ цикл амьдралын нэг цикл дуусч гин шинэ төлөв рүү орж ийн их гоё юм руу орж ийн өөрчлөлтөнд орж ийн гэсэн үг байдгийг. Энэ доош харахаараа ингэчдэг юм. За юу гэдэм юм аа. Өөрийгөө хүн бүрэн мэдэхгүй байна. Тэндүү тийм ерөнхий нөгөө салхи хааш бай яг амьдрал тийш гэж яваад байна. Жохон толгойгүй байна гэж гарч ирээд байна. Нөгөө баг багт хэлдэг өсөн шүү дээ. Энэ толгоо салдаг гэсэн бол яг мартаад ирнэ гэдэг. За тэгвэл яг л тэр хэмжээнд л жоох өөрөө байна. Жохон хиймэрл ундаатай баймаар байна. Хүний хэсэгш өөрийгөө хүснээр явдаг бай хэрэгтэй байна. Одоо югдүстэй боломжууд ингээд гоё байхад та өөр дээрээ ингээд боломжуудыг тоохгүй хэд одоо сөрөг талаас нь хардаг ч юм уу тийм байгаад байгаа юм биш үү гэдэг зүйл гарч ирж байна. Нөгөө талаас уг нь ингээд гоё зүйл өөрлөчн орё те бас амьдралын сайхан бүтээмжтэй бай их гоё бай гэхээр та ингээд эргэлзээд байна. Тийм учраас өөр чин дараа чи орж ирэх амьдралын үйл явдлууд одоо энэ чинь юм штэ. Хувь тавилангийн эрүүл гэдэг үтер чинь энэ хоёр ингээ хамгийн болж иж энэ ингээ юу ястай дээшээ хараад энэ нэгэд нэг болох ёстой үйл явдал нь дуусаад дараагийн амьдралын цикл ороод одоо дараагийн учрах хүмүүстэй уулзаад дараагийн ингээ уучрах одоо үйл явдлуудаа болоод явах ёстой хатал та нэг зүйлээр гацчаад байна. Энэ болохгүй. Нэг тийм таныг одоо гацаагаад байгаад байгаа биш. Та өөрөө сэтгэл зүгээр гацсан байна. Тэгэхээр бити юу яамаар байна. Одоо юу гэвэл өөрийгөө хайрцагл бити өөртөө тийм лимит тавь. Нөгөө лимит кингийн дуу гэдэг шиг тийм жоохон бити лимиттэй бай. Зоригтой баймаар байна. За юу. Одоо тийм байгаа нөхцөд бол эр хүн чонц цацагаалахаар хэмжээнд. Гэхдээ эр хүн зоригтой бол чонц цацагаална гэдэг бол яг таны ойрын хэдэн сарын одоо өрөөг байна шүү гэж гарч иж байна. Нөгөө талаас одоо энэ уг нь бол юу юм аа? Юу гэвэл хөгцнөөс хүртэл одоо пенслийн гардын гэдэг шиг танаас бас аврагнууд байна. Одоо та хамгийн мууган төлөвлөөд бас болгочтой уг толгойн чинь сайн ажилтдаг хүмүүс одоо хөлтөөс харагдаж байна. Гэхдээ юм байна. Мянга ингээд толгоосоотой юм тийм байлээгээд зориглохгүй бол явдгүй шүү. Зүгээр энийг хүндээ л гэж хэлээ. Тэгэхээр жоохон зоригтой байх нь бол яалтчгүй одоо толгоосоотой хүмүүсийн тийм том сорил болдгийг. Яг тийм зүйл байна уу гэж тань дээрс гарч ирж байна. Хичээл зүтгэлээ яг 100% хий нэг хийсэн бол хийсэн шүү. За харин одоо гаргалгааны өдрөөр юу хийсэн байна? Харцгаая. За юу шиг би энэ хоолоо өвдсөн байгаа болохоор бас сайн хоолоос одоо яриа сонсож гин үгүй ойлгож юмс хэлээрэй. За эхний одоо 5 аяны гаргалгааны өдөр болохоор 1 аяга. За хардаа их гоё ингээд оройн төгөлд нэгэн хэрэм нэг ингээ самар агаар тогтж штэ доор нь загас байна. Бүх юмыг их гоёор өгнө эхлэх гээд байгаа юм биш шүү. Ер нь нэг юм өөрийгөө хайрлаа бас өөрийгөө үнэлээ явбал яасан бэ? Тийм ч бас муу бас арчаагүй шар биш вэ штэ. Бас химэрл ундтай сайн ирвэ штэ. Эмэгтэй үнс ялаагүй сайн бас гоё одоо химэрч одоо чаны шагаш хэл химэртэй эмэгтэй биш штэ. Заавал яг өөрийгөө нэг тийм сөрөг юмд төвлөх шаардлага байдаг юм уу? Нэг юм байт юм аа.
өөрөө хүн дээр ингээд юу гэвэл дандаа тийм санд руу ингээд болохгүй зүйлүүдээр төвлөрөд байгаа нөхцөл хүн дандаа тийм асуудал төр төвлөрөөд дараа нэг юм гоё байдаг юмудаа мартчихдаг юм. Яг та тийм байна. Дандаа өөрөө гоё байдаг, тийм чанартай гоё зүйлсүүдээ мартсан, дандаа сөрөг бодлоо дээр төвлөрөөд одоо байна уу гэдэг зүйл гарч ирж байна. Битгий. Хамгийн сайхан зүйл энд эхэлж байгаа. Хамгийн сайхан зүйл өөрөөрөө хайрлах. Одоо ингэдэг нүг self care буюу өөрөөрөө хайрлах гэдэг зүйл хамгийн ихэнд үнд байх хэрэгтэй гинэ. Тэгэхгүй болохоор хүн аажимдаа нүг инээх хүсэлгүй болдог. Сонсож байгаа нь инээх хүсэлгүй болдог шүү. Юу гэсэн үг гэхээр ямар нэг зүйл хоосон болоо өөр юм байхгүй. Тэрний оронд өөрийнхөө бас болж бодож байгаа зүйлсүүдээр төвлөрөөрэй. Өөр чинь бас ингээд айтайхан хүмүүс, айтайхан зориг байгаа. Яг нэг зүйл болохгүй байлаа гэд энийг хүснэг тийм тэртэж болохгүй шүү гэдэг зүйл гарч ирж байна. За, хоёр дахь өдөр нь зоосны хатан. За, зоосны хатан бол одоо таараа өдрөд зоос хамгийн удаан хэрнээ хамгийн доктортой одоо элемент гэдэг юм. Нэг өсөндөө таныг их гоё зүйл рүү одоо хөтэлдэг. Гэхдээ удаанаар. Юу гэсэн үг вэ гэхээр та одоо хамгийн юмаа төлөвлөсөн бол ер нь нэг зоригтой үйл хийн шүү. Энэ нэг тийм зоосны удаанаа биш таныг айгүй зүгээр хийж байгаа юм тийм сонирхож одоо бас сайн якуур бодоод зоригтой дайр ямарваа нэг имийг алдсан одоо андуурсан юм байна те. Эсвэл мартсан юм байна гэдгээ сайн шалгаж бай. Жохон юу байна уу одоо салан баг гэдэг шиг тийм хайнг байна уу гэдэг чинь бас өөрөө чинь асуугаад байна. Тийм байж болохгүй шүү. Ямарваа нэгэн авшиг ивэсэн сайхан үед бол ер нь юмыг батаранд хийгээд бас зүрх сэтгэлээ ингээд зориулж юм хийсэн их үр дүнтэй юм шүү гэдэг зүйл гарч ирж байгаамаа. Нөгөө талаас зоосны хатан эмхтэй хүн 50 дөлөөх нэг юм гоё эминэр үүдэг штэ. Өө минийх гээд. Яг тэр шиг жоохон буян үйлдэж бай, бус хүмүүсийг жоохон ойлгож бай, эргэн тойрноо бас юу болоод яг тийм мэдэрч бай. Учиргүй нэг тийм одоо уралдааны азрах шиг ингээд урагшаал тэмүүлээд гэж бас болохгүй. Хажууд шие хар, нөгөө тишээ баруун тишээ хар, зүүн тишээ хар, хажууд чинь хүн байна уу те? Ээж аав чинь байгаад бас хөгшөрч гин үү? Хүүхдүүд чинь байгаад бас ингээд сайхан том болж гин үү? Найс нөхөд чинь хүчээ сууж гин үү? Архинд орж гин үү те? Бүгдийг хараад бас сайн одоо гоё байгаа амьдрал бас ингээд дуусаагүй шүү. Амьдралаас хажууд чинь өрнөж байгаа шүү гэдэг сайхан мэдрээрэй гэдэг зүйлийг танд хэлж байна. За харин 3 дахь өдөр 9 зоос одоо хувь төлөвийн эргүүлгийн гаргалгааны хөзөр аз ивэцэн байна. Одоо тэгтээ зүгээр аз байдгүй. Та одоо зоосны хатан дээр хардаг шиг хоолыг харж амьдрах ёстой. Одоо зүгээр нэг юу яахгүйгээр зүгээр нэг хоол хийхгүйгээр энэ хоолыг идээд одоо энэ хоолыг эзэн дараа яг юу болох вэ? Одоо хүнд хоол идвэл нойр хүрхгүй. Хайдварцсан хүнд ямар хоол өгөхтэй гэдэг шиг яг тийм бүх юмыг одоо учир шалтгааныг ухаж бодож явбал ер нь танд аюул аз ивэд юм байна. Та одоо бодод үзээрэй амьдралдаа хамгийн азтай одоо ивэлтэй байсан үе нь хайн биш бүх юмыг нарийн ширээ хийсэн тийм сэргэлэнцсэн үе чинь байна шүү гэдэг зүйлийг танд хэлж байна. Тэгэхээр эхнээс нь дүгнэхэд хит өнгөрсөн дээр төвлөрөөд байна шүү. Тэгэхээр одоо тийм учраас бас яг бүрэн потенциал ямарваа нэг зүйлсийг хийхгүй байна. Тийм учраас өөрөөсөө хиймэр л надад сайн дайчин хичээгээд одоо явхад бол аюу аз ивэж байна. Нөгөө талаас ингэж явж байж таны амьдралын дараа чинь гой юмуд орж ирэх юм байна шүү. Тэгэхгүй бол одоо нэг тийм хайрцагтсан даангаж амьдрал биш ерөнхий бүх зүйлсээр тийм хайрцагтсан байна. Гарчдахгүй байна. Нэг чөтгөрийн төрөлт иргэдэг шүү гэдэг зүйл гарч ирж байна. Тийм учраас өөрийгөө хайрал, өөрийгөө халамжил. Зүгээр нэг өөрийгөө халамжлахгүй бусдыг халамжил, бусдыг хайрал, бусдыг ажиглал. Давхар амьдралаа том зургаар нь хараарай. Давхар хаашаа сайн мэдж байгаарай. Далаалт нь зөөлөн боловч буулт нь ширүүн байх хэмжээний одоо юу гэдүүлээ үгэн зөөлөн. Гэтэ үйлдэл нь ширүүн байх ёстой шүү гэдгийг хэлж байна. Нэмээд айгүй тийм том зургаар хараарай. Таны амьдрал хамгийн аз тохиодог ямар үе вэ гэхээр ийм үе. Одоо юу гэдүүлээ яг бүх юмны утга учирыг ойлгосон, нарийн ширийг мэддэг тийм хайн хандааг үзүүлдэр та маш сайн азтай байд юм байна. За харин
яг одоо таны амьдралд одоо чухал юу зүйл юу байна? Юунээр анхаарах хэрэгтэй гэдгийг одоо Oracle үзрээс юу гэж зүйлс маань харъя. За, дэмжлэг амьдрал таныг ингэ дэмжиж байна. Адин амьдралын зорилго таныг одоо шууд дэмжиж байна. За, ингэдэг юм аа. Ерөнхий таны амьдралын зорилго бол олон хүмүүсийн амьдралыг нэмээд өөрөөсөө нийлүүлээд ийм сайн сайхан болгох. Тавар хүмүүс зөвөр нөлөөлөх гэдэг юм ба. Нэг тийм жижиг сажиг зүйлийг битээ тоо. Угаасаа хүний амьдрал бурхан одоо бидний бурхан багш хүртэл нэг юм бас юу штэ юу гэвэл одоо хүүгээ орхиж явсан адгийн шааштай бас. Одоо хүүн ганц би сингл мам тавж өссөн штэ. Бурхан багшийн юу ч. Яг тэрнтэй адилхан бүх зүйлсийг өөр дээр муугаар ингээд нүглээ намжлах гээд байж болохгүй. Таны амьдрал сайн зүйлж байгаа. Таны сэхүүсэн ангир таныг хараад бас яг тэр чинь бодоо явж байгаа. Ямар тийм учраас ямарваа нэг өөрийгөө буурдах юм эсвэл одоо би ийм байна, тийм байна гэгээд бодоод ханасаа гэмшиж байгаа зүйлсээ бүгдийг хай. Зүгээр л бүх юмаа сайхан ирээдүйг сайн төлөвлөөд болж байгаа зүйлсүүдээ сайхан төлөвлөө явбал маш үр дүнтэй, маш чухал байна шүү гэдэг зүйл гарч ирж байна. Харин хоёр дахь нь энерги идэгрэл. За юу гэсэн үг вэ гэхээр ерөнхийдөө тантай цуг байдаг хүмүүс танаас тийм идэгрлийг аваад гоё байдаг юм аа. Одоо энерги гэхэр нэг тийм аавра чулуун муулаа яадаг гэдэг ч юм уу эсвэл нэг тийм одоо хүн амьтны зүрхээр дахиад өргөөд яадаг юм бишээ. Энэ бол өөр өөрсдөө бие бинийгээ ингээ идгийг хангаах. Хүн үгээр гэж үгээр алдаг гэдэг штэ. Яг тэрнтэй адилхан хүмүүсийг бас хайртай дуртай, сайхан муухай, гоё тарганыг, гоё махлагыг хийлжээ. Тэгээд царамтай хүн байвал заавал тийм царамтай гэхийн оронд жаахан содон дүр төрхтэй гэж хэлжээ. Бүдүүн хайшнууд байвал их тийм одоо гоё мөм том мэмбэгтэй гэж хэлжээ. Заавал хүн нэг тийм муулцуулаа яах вэ? Бүх юмыг сайхан амд төсөөлөд бүх юмыг гоёор амьдрал идэхэд бол одоо бүх юмыг гоёор байлгахад амьдрал таныг зөрөөд гоё байлгаж зүрх сэтгэлийг чинь эдгэх болно. Дээр нь таны амьдрал одоо хартаа дандаа хүмүүст зөвлөн одоо буян үйлдчихэж таны амьдрал их сайхан явах юм байна шүү гэдэг зүйл гарч ирж байна. За харин юу болохгүй вэ? Харъя. Ямар нэг одоо юм хийгээд. За зоосны хөлөг батар. Одоо харж байгаа үз? Төлөвлөлөө за яа. Тэгэхээр ингэ явахгүй шүү дээ. Одоо нөгөө нэг юу гэдэг штэ. Ээж аавууд хүүхдээ гэдэг штэ ингээд сахилахгүй даа мэдээ. Тэгээд одоо алган бовны хамт үзэн шүү гэдэг. Яг тэрнтэй адилхан таны одоо та бол ер нь аягүй сайн төлөвлөлтөг одоо хүний мэдрэгдэг маш сайн одоо юм ихлүүлж чаддаг. Гэхдээ дуусах чаддгүй юм байна гэж гарч иж байна. Ер нь альва юмны эцсийг үзэн шүү. Удаандаа ч хамаагүй. Тэрнээс нэг тийм зогсоод яаж юу ч эсвэл заавал бүхнийг төгс байлгана гэд байх шаардлага байхгүй. Яаж игээд ингээд догонцоо чамаагүй сохор тоглон болоод чамаагүй тийм одоо юм дуусгах шүү гэдэг зүйлийг танд анхааруулж байна. Нөгөөх нь хоёр сава. Ерөнхийдөө шийдэмгий байх хэрэгтэй. Ингээд шийдэмгий байхгүй нэг юм хоёрын орн яагаад мэдэхгүй те. Энүүч тэхүү, энийч тэхүү гэдэг байвал болохгүй. Одоо нэг ийм залуус бухад боёр байд юм аа. Хоёр охин дундаа авцсан. Ялын ингээд алийг жинхлээ мэдэхгүй тэгээ хоёрын дунд явсаар байгаа зүйлд нь баригдаа алин ч болдго юм байдгийн. Яг тэрнтэй адилхан бити хоёрын хооронд байгаарай. Зүгээр нэг саваг нь аваад нэг тулаага чанартайхан шөгөөд хоёр бүжинтэй болоё гэдэг шиг яг энэ дундаас нэг зүйлсээ хөөгөөд чанартайхан шиг хөөвөл маш үр дүнтэй байна шүү. Яагаад гэвэл та ерөнхийдөө юмыг бас сайн эхлүүлэх хэрнээ зөв дуусгах процесс нь маш муу юм гэж гарч иж байгаа юм аа. За ингээд эхний хөзөр маань дуслаа. Бичлэг маань таалагдсан бол лайк дараа, шеэр хийгээс subscribe дараарай. Мөн донешн бол маш их баярлалт болно. Мөн гүрээний утган дээр одоо юу хийхийг хүсэж чинь те ямар хуу амьдралын зорилготой ямар иймэрэ тэрийг бичээ явуул тэрнчлээ сайхан өрөөлөргөө залбираад манифест хийгээд явах болно. За ингээд миний Монголын ард түмэн минь ханиаднаас болгоомжтой байгаараа максаас сайн зүгээрээ жоох хүүхд мөхд битгий хүнсээрээ тэр чинь ханиадны халдцтын гэсэн шүү. За харин би хаагаа сайн бодсоор эрүүл ихийг хүсье. Одоо хоёр дахь хөзөрлөгөө орцгоё. За хоёр дахь хөзөр маань хатныг зоосны хатан. За хөзрийг ажиглавал их гоё нэг юм зуны магадгүй 7-8 сар орчим байм уу гэмээр те ийм одоо нөхцөл ах хугацаанд одоо их гоё байгальд
нэгэн хатан одоо зоос харцсан яах вэ? Энэ дуракийг яах вэ гэсэн маягтай байна шүү дээ. Гэтэ Ботор зүгээр нэг юм өстэй яах вэ биш. Ингээд ингл болох юм байна гэсэн нэг тийм гаргалгаа олсон харцтай байна. Нэг өсөндөө таны амьдралд одоо учиргүй бүх юмыг нэг дор бүгдэнд пак гэж шийдэх биш. Урт удаан хугацаанд амьдралаа ер нь яах вэ гэсэн тийм бодол гаргалгаа хэрэгтэй. Бас тэрийг хүлээн зөвшөөрөх бас арга хэрэгтэй шүү гэж гарч ирж байна. Нөгөө талаас юу гэсэн үг вэ гэхээр одоо хардаа энэ хатан харцаа тийм уйдгартай харааг байгааз маш төвлөрсөн харцтай байна. Таны амьдрал нөгөө талаас бас нэг ийм сонирхол төрүүлсэн бүх юм ч одоо тийм маш хурц одоо анхаарал шин төвлөрүүлж чаддаг тийм зүйл юу байна? Яг миний хувьд билиард гэдэг юм. Үнэхээр ингээд дуракууд дараанууд энэ мод нуугуудгүй шүү гэсэн шинэ ийм хожигдгуудыгаа тоглоод бас амар хурц бодогддог. Яг тэрнтэй адилхан таны амьдрал бас нэг тийм тодорхой хэмжээний хобби хэрэгтэй юм шүү гэж бас гарч ирж байна. Нэг л их тийм ерөнхий ажил яваад байдаг, гэр бүлээ ингээд байдаг, сайн эцэг их байг хичээгээд байдаг. Гэтэл энэ хүн яг үнэндээ бас юу яаж байна? Амьдралаа том зургаараа харж байна. Бас яг дотор хүнээ ингээд баярлуулаад бас нэг тийм гоё ингээд сонирхолтой амьдралаа өгнүүлж чадж байна. Энэ чинь юу штэ амьдрал гэдэг нь бусдын төлөө амьдрах нэр штэ. Бусдын төлөө болон бас өөрийнхөө төлөө амьдрах юм байгаа штэ. Мэдээж яг хөө шууд ингээл ээж байгаа бэлгч юм эсвэл асрах ингээд эцэг хаяхаад хайждаг ч юм уу те болохгүй. Гэхдээ нөгөө талаас бас энэ чинь дооёо дурмаа одоо хин гэдэг юм те. Тэр хүмүүсийн амьдрал бас тэр хүний амьдрал бас чухал штэ. Тийм учраас энэ хүчрийг сонгосон хүн танд одоо бас өөрийгөө хайрлах бас өөрийгөө бас сонирхлыг тэмүүлэх нэмээд амьдрал яг юу болоод байна? Том зургаар би яагаад байна те? Тэрийгэ бодохгүй юм уу? Уг нь амьдрал чинь бас их гоё юм руу өөрөө чинь татах гэдэг юм байна. Одоо ерөнхийд ийм байгаа юм. Тэгэхээр энэ чинь хоёр дахь үзэр нь хэрмэт буюу одоо юу гарцсан? Даяанч гарцсан. Одоо их чаавас уулан дээр ингээл нэг одоо найдвар тэгээд явж байгаа хүн биш үү? Цас дуулын оройгоор нэг найдвар яваад барьчихсан тэгэл тэгж байгаа болондоо гэж явж байна. Энэ чинь яг үндэ болохгүй. Яагаад вэ гэвэл бодол та. Сумын за зүгээр нэг юм сумын төв төсөөл алс одоо завхаа аймгийн хэд ямар сумч үүдгийг. Засаг дарга байгаа. Хэсэг төлөвлөгч байгаа. Сумын мисүүд байгаа. Тэр нь 3 аваа. Тэгээ сумын мистерүүд байгаа. Тэр нь 3 өвгөн тэтгэврийн. Тэгээ энэ дундаас нэг юм сонголтыг хийвэл тэгээд нэг юм арай гайгүй тэтгэврийн өвгөн. Эсвэл арай нэг юм одоо махшилттай, арай гайгүй махшилттай аваагийн сонгоно үстэй. Ямар ч тийм өөр хатайхан сонголт бол бас ховор штэ бас. Сум донд одоо сумч одоо тийм хүн ам багтаа газраар юу гэсэн үг вэ гэвэл таны амьдралын цикл донд яг тийм гоё час хийдэг юм маш бага байна. Тэгээ тэр дундаас юм хайгаад хахаар нэг тийм бүрдүүтэй хүн гарч ирэхгүй. Ер нь нэг тийм юу юм шүү. Юу гэдэг лээ? Дэндүү тийм хайрцагтал байгаа юм шүү. Жаахан гарч орохгүй юм уу те? Одоо энэ өвгөн ч гэсэн бас юм цас дуулаасаа одоо халамсаас өрөө болдیں۔ Яг тэрнтэй адилхан одоо яг таны хүсэж байгаа тийм орчноо соёл нөхөрлөх одоо хүрээллээ соёл хамгийн гол нь толгойдоо сэтгэлийг солихгүй юм тийм гарч ирж байгаа маа. Одоо чинь юу штэ зарим хүмүүс бол эрт унтхан бийцсэн, эрт унтхан зөв зүйл, оройд унтах бол ер нь нүгэлтэй хүмүүс хийдэг ажил гэж боддог хүмүүс байдаг. Би мэдж байгаа шүү. Тийм хүмүүс нь үсэж байгаа. Би мэдж байгаа шүү. А гэтэл өөрсдөө мөрөхөд за марсан хах уучлаарай. Ингэдэг нэг эрт унтах хүмүүс яг биеийнхээ ирүүлчихсэн нийгмийн харилцаа маш муу байдаг гэдэг. Яагаад гэвэл яг нийгмийн харилцаанд орж явах хэрэгтэй. Хатглал эн чинь одоо бас умбааж зам болж явах хэрэгтэй үстэй. Гэтэл эрт унтаатайгаа одоо тэг хинтэй гэдэг юм. Эсвэл гарч орж явах юм уу те? Яг тийм үедээ унтаад тахаар яг үндэ хүн одоо нийгмийн солилцоо харилцаанд орхон бага байдаг гэж аль биесийн судалгаа байдгийг би хэлээгүй шүү. Яг тэрнтэй адилхан одоо таныг жоохон тийм юу яах юм уу? Амьдралдаа тийм жоохон час гисэн хялбаа юм оруулах юм уу? Нэг л их төлөвлөсөн, бодсон яваад штэ. Тэ ингүүл гоёо, тэгвэл гоёо гэсэн хүн яваад яг тэгээд үзүүлээ яасан юм бэ? Бильярд ч юм уу теннис цогтортой бол теннис цог одоо буудлын мулгаар явбал одоо яваад үз. Эсвэл өөр юу гэдэг те. Зөвхөн яг каракусын шиг буруудах юм байхгүй шүү. Тийм амьдралаа нэгдүгээр гоё час гисэн юмыг оруулаа. Хоёрдугаар амьдралаа яг одоо даваад орж идэг хүн миний би одоо яг хаашаа явах гээд байна. Би яг юу руу тэмүүлж байгаа юм. Одоо байгаа амьдрал нь надад болж байгаа ч гэсэн
болохгүй байгаа ч гэсэн яавал бүр ингэ төвшин ахих болох вэ гэдгээ нэг юм бодмоор байна. Дэндүү нэг юм ерөнхий нэг юм хонд ашцсан хотонд ашсан нэг юм хон шиг байгаад байна гэж гарч ирж байна. За 3 дахь нь гэхдээ ийм байдгийг шууд бүх юмыг пас гэж яж болохгүй. Одоо шууд ингээл нэрээ тийштэй энийг үзэж байгаа шууд офс дараагийн офсоор ороод дараагаа салаач харгаал хүн нөөц рүүгээ май гэж өгчөөл тэгэл одоо явж болохгүй. Нэг ёсондоо таны амьдрал одоо эн чинь 8 зоос те одоо ингээ харж аваад юм маш сайхан тайван хийгээд одоо бас зоос өгч юм бас латэн штэ ийм томыг бол гэтэл аль хэдийн 8 дахь зүйлээ дуусгаж байгаа хгүй юу. Нэгсэндөө танд том зураг амьдралаа төлөвлөлт юм байж. Тэгэхдээ тэглээгээд тэрийгээ бас ингэ хийх баг тогтвортой хийх одоо сахилга бат одоо тийм төвчээр хэрэгтэй байна гэж гарч ирж байна. Ялангуяа тань шиг нэг юм тайван хүнд бол шууд огцон өөрчлөлт зогцохгүй чинь юу даралт март гэсэн байж тайван зүгээр. Зүгээр ингэ сайхан төлөвл. Яг гоо энэ зундаа ингээ энэ хавартай бол би ингээд баг ингээ өрсөлдөе. Би яг ингээд энэ хавартай хаваа бэлчээд зундаа ингэж болох юм байна гэд тэгж явсан төлөв тэгэр шүү. Ялангуяа хүмүүстэй харилцах юм дээр ч гэсэн бас за би энийг бол яг бас шууд ингээд хүнээс салгаж юм эсвэл ингэн хайшин. Ерөнхий би энэ хүнтээс би ингэж юу яана. Би энийг болгочоод би энэс одоо болон ч юм уу эсвэл би эндээ орчин ч юм уу те. Яг тийм харилцаа байх ёстой шүү гэж танд хэлж байна. За нөгөө талаас одоо энэ чинь юм байгаамаа. Энэ 3 хүзрийг ингээд нийлүүлээ харахаар юу байгаа юм? Зоосны хатан бол төлөвлөдөг хүн. Харин төлөвлөж байгаа чинь ерөнхий зүйл. Гэтэл 8 зоос бол суралцагч. Зүгээр 8 зоос хөвгч тийм ч бас эхнийх нь одоо харалт зарим нь дали бай, зарим тэгшгэн, зарим нь дали, зарим нь ингээд хоогож могоожгсон, зарим жижигхэн байгаа сте. Суралцах юм танд байна. Шууд гарч ороод дээрмэхэд бол яг үүндээ миний хөшин барахгүй. Одоо нэг миний хөшин зүгээр өөрийгөө зүгээр суужээ гэдэг л байна. Тодорхой хэмжээнд танд сурах хэрэгтэй ур чадвар байна. Бас нэг сүх сонсох хэрэгтэй юм байна. Тэгжээж болохоос биш. Одоо шууд нэг хүн гарч ирээл тань нэг тийм шид төхөөрөө тохиол та тэгэл одоо бакалаврын 4 жилийн дипломын хэмжээний тийм мэдлэгтэй болно гэж байхгүй миний хөшин. Яасан мөрөөдсөн юм бэ гэдгийг л яагаад байна. Тэгэхээр та суралцах юмаа суралцсан. Гол нь яг юунд дуртай, юунд дургүй. Харин ийм байдаг шүү. Хэрэг өөрийгөө үнэхээр тийм мэдэхгүй байгаа бол одоо MBTI гэдэг нэм сэтгэл зүйн тест гэдэг юм. Би энийг одоо дараа нь болохгүй хүмүүсээс асуугаа чадарч юм уу? MBTI англиар шүү. Тэгээд энэ бол өсөндөө одоо сэтгэл зүйн тест. Тэгээ эндээс одоо англи дээр байгаа, монгол төрч байгаа. Тэгэхээр нэг юм хариулсан гарахаар одоо тэрнийхээ талаар одоо нэвч ч юм уу нэмсэн юм гардгийг. Яг тийм хүмүүс одоо ямар хөө мэрэгчлэлд дуртай, юунд дуртай, ямар хөө байж амьдрал нь гоё болд ингээд асуухаар маш нарийн гарч ирдэг юм аа. Тэгэхээр та бас тэр талыг сайн мэдж үзээрэй. Өөрийгөө тийм дэнд тутам мэдээд байгаа. Тэг яахаа мэдэхгүй байгаа бол ийм тестийг өгч үзээрэй гэж зөвлөх байна. За харин тэгж мэдээд ирсэх гэхээр тэгээ суралцах хэрэг гарна. Суралцаад ахаар энэ одоо нэг юм өвөл алим болгон одоо өвлийн хөт цасны явах яаж нэг жоохон улаас бууй гэдэг рүү орно. Нэгсэндээ арай айтайхан орчин орох юм байна гэж гарч ирж байгаа юм. За харин гаргалгааны наривч сүзрүүд рүү орцгоё. Чинь байгаа. Яа нэр. За 7 хаяг ихний үзэр маань. За ингээ хартаа. Яг үүндээ юу шүү? Энэ 7 хаяг гэж байгаа бол 7 хаяг нь хэдэнд хоосон байт юм аа. Энэ хэрэм бол 7-ыг авахж яагаад яг үүндээ энэ шатах гэдгийг. Яг тэрнтэй адилхан та ингээд төлөвлөж болж байна. Гэтэ тэглээгээд нэг юм хит үлгэрийн одоо тэр төрхтэй болдог ч юм уу эсвэл 3-4 их хатантай болдог ч юм уу эсвэл 2 нөхөртэй болно болохгүй шүү. Нэг ёсондоо одоо олон мөрөөдлүүдээс яг нэг юм час хийсэн 2 за боли 3-ын лав яг хүрнэ гэсэн батал одоо тийм байж болох үз. Тэрнээс нэг тийм мөрөөдлийн юм яагаад одоо юу гэдэг чинь тийм солиотой юм жоохон болчихоо. Тэгэхгүй бол таны бас нэг юм юу байна? Та яг нөхцөл олон юм зэрэг хийж чадах нь бага юм байна. Тэгэхээр тэглээгээ тэрэндээ ямарч болохгүй. Зөрөөд яг цөөн хийдэг юм дээр маш сайн хийдэг.
Тэрэндээ төвлөр. Тэгэхгүй олон юм зэрэгцүүлэх тусам олон амчгүй хамарчгүй нэг юм 7 хүнд 5 болоод байна л та. Тэгэхээр тэрийн хүмүүсээ эдсэн жилээ байсан жил болно шүү дээ. Үндэ 7 бузыг үгүй 5 7 хүн 5 бууз гэдэг бол жоохон шүү дээ. Тийм учраас одоо та энэ зүйлсүүдээс маш сайн юм одоо хасахын хас, зоригтой хас эсвэл дараа гэж тавьчих заа юу. Одоо тэгвэл энэ жилдээ нэг тийм уул муулан давираад одоо ширийн богдмогдон давирах гэсэн бол дараа жил болъё. Орон зүгээр нэг тийм тожин нас юм ойрхон явъя. Эсвэл энэ жилдээ одоо тий нэгтлэнгаар авингаа forex морис хийж юм эсвэл гаташаа гарнаа ингэ техник гэдгээ байж байгаа бол зүгээр нэг юм бол тэрийгээ нэг юм жоохон хөлбөл төр тогтоо яасны дараа 2 дахь нь болоорой гэдэг зүйлийг тэнд хэлж байна. За 2 дахь нь 5 сава. За хардаа бараг л зодтолж байгаа шүү дээ. Одоо юу нөт бол те. Нэг ёсондоо та хитрхи сонин юмд жоохон санаа зовоод зөрөөд санаа зовних хөстэй юм дээр нэг тийм одоо хайн хандах гэдэг юм байна. Болохгүй. Нэг ёсондоо юу гэсэн үг гэхээр таны толгой маш эмэг зэгцүүд байна л гэсэн үг. Нэг өөр тийм одоо чөтгөр шүлэм яал хэлэх гэсэн юм байхгүй. Боддоо хүн яг өөрөө бүрэн дүгнж чадахгүй шүү дээ. Яг таны өнцгөөс харуул. Одоо мистер одоо нөгөө жодог төвсөнд орох ч юм одоо бол юу хамаагүй шүү дээ. Кимоно нь одоо тэгээд ягаан өнгөтэй байна уу? Цэнхэр өнгөтэй хамаагүй шүү дээ. Кимоно өмсдөг те. Тэрний оронд зөрүүд механизмд авцсан байна уугүй гэдэг чинь маш чухал. Тэрнээс одоо ягаанг кимонотой орно уу? Эсвэл цэйсэн зөвхөн орно уу? Мемэ хэлцүүлээд орно уу? Ямар ч хамаахгүй шүү дээ. Яг тэрнтэй адилхан таны амьдрал бас тийм логик яг зөв одоо шийдэх ёстой алхам биш. Баг сонь зүсдээс төвлөрөд их шүү. Энийгээ бодоорой гэдэг зүйлийг танаас их сануулж байна. Нөгөө талаас энийг ингэ харахаар юм байгаамаа. Юу гэдэг лээ? Жаахан сонин дээр жаахан зөрүүдэд байна. Яг зөрүүдлэх юм байна, зөрүүдлэх юм байна. Таны одоо нэг тийм түрүү ирсэн штэ. Хайрцагдагдсан байна гэдэг юм чинь одоо гарч ирээд байна. Энэ нэг юм заавал ийм байх хэвээр, тийм байх хэвээр. Одоо хэдүүлээ манайх зөвхөн нэг тийм хатган ой хүнээс л одоо ураг авна гэдэг шиг тийм байж болохгүй. Бүх юмаа жоохон тийм чөлөөтэй хөнгөн сэтгэе тэгжээж таны амьдрал болно. Заавал тийм юмыг энэ болно, энэ болохгүй биш. Энийг ингүүл яаж болохгүй? Эсвэл энийг ингэжүүл сайтах юм уу? За яадаг юм? Сахар одоо чөлнөж болохгүй сте. Яг тэрнтэй адилхан. Гэхдээ одоо юуг тэгдүүлээд салаатан сахар гэж болдог штэ. Яг гэдэг шиг тийм хөнгөн сэтгэл танд өгөх тийм чадвар байна гэж гарч ирж байна. 3 дахь нь. За 9 сэлэм их вээг хөзөртөө одоо үүртэн ньютон тэнцвэр ингээд нэг хэрэг ингээд сүлбэйцэн байгааз. Заавал бас нэг тийм одоо түрүү чи энэ л гарч ирж байна л да. Заавал нэг тийм ийм байх гай, тийм байх гай тэгээд өөрийнхөө сэтгэл зүйн тийм блоклоод байна. Ялангуяа ажил төрөл тал дээр би бол эвдэрхий хөөн гэж яваад байна. Яг үндэ эвдрээгүй байна. Зүгээр жоохон яаж иччихээ тэгээд ятчаар зүгээр болчихсон юм аа. Заавал нэг тийм өөр чин толгой чин жоохон нэг тийм хөнөр өрөвдүүлэх гэдэг ч юм уу. Эсвэл өөрөө нэг тийм одоо сонин сэтгэхгүй жоохон суучаад тэр чинь өөрөө чин жоохон тийм паниктуулаад таахлуулаад байгаа нэг гэж гарч ирж байна. Битээ их юм бод өөр төр чин одоо энэ штэ. Зоосны хатан гэдэг их сайхан үзэр гарсан. Энэ бас херологийн гунд гард үзэр. Харин тийм байхад өөрөө нэг тийм эмзэг дэлбээ цэнхэр сарнагаар хаа тавил өстэй гогч шүү хэлжээ зүгээр. Заавал өөрийгөө тийм одоо чадвар сайтай 7 юм байхад 3 дээр төвлөр тавил гэсэн нэг юм сургамжтай хэлбэр хүмүүс байд юм аа. Тийм байж болохгүй. Хүн өөрийнхөө тийм сайн чадвар зүйлсээ төвлөрөх ёстой. За юу. Битээ их юм бод зөөр хийх юм хийгээ сайн төлөвлөө яваарай. За эхнээс нь хэлэхэд бол амьдралаа том зургаар нь хар бүх юм гоё болж гин. Өөрийгөө бас хоббигоо сайн хөгжүүл. Хит хит өөрийгөө хайрцагтай байна. Тэгээд мэдээж одоо ерөнхий юм төлөвлөсөн бол нарийн ширээн дээр тийм тогтвортой, хариуцлагатай одоо сахилга баттай байгаарэ. Тэгээд хэсэг ингээ юу яаж байгаа бол битээ байгаарай. Юу гэдүүлээ? Олон юм мөрөж байгаа бол зэрэг мөрөж байгаа бол битээ яг цөөхөн 2 3 ч юм уу нэг зүйл сэдвтэг дээр төвлөр. Тэгээд хит одоо
шаардлагууд юм уу санаа зовхон зүйлүүдтэй тийм наривчлт дүгнээд яг Батаранаас тиймс нэр санаа зовх зүйлүүд санаа зовно. Нөгөө талаас хит битээс өөрийгөө хайрцаг заваараа гэж гарч иж байна. За харин одоо танд яг одоо юу хамгийн чухал анхаарах зүйл вэ гэдэг дээр Oracle үзрээс юу гэж болсон байна? Харцгаая. За ийм байна. Эхнийх нь одоо за хэлтэрүү хэлсэнчлэн одоо practice буюу бэлтгэл. Өөрийнхөө нэгдүгээр ямар хуу уурч дуртай юм би одоо ярьж чаддсан юм уу те? Би эсвэл биеийг шинжилгээ сайн юм уу? Би эсвэл спорт сайн. За боёлоо би зүгээр одоо ямар хуу уурч чадвар сайн. Би сайн бодож чаддсан юм уу? Би эсвэл одоо юу гэдгийг зэгсээ төлөвлөж чаддсан юм уу? Эсвэл би одоо нэг тийм одоо баг хийж байгаа ажил дээр би одоо юунаар одоо сайжрах хэрэгтэй те? Тэрийгээ сайхан бодож байгаад одоо яаж би илүү сайжрах ёстой вэ? Би ямар хөө чадвартай яа. Тэрийг яаж би сайжруулах ёстой юм гэдгээ бодмоор байна. Хүүхэн нэг тийм дэндүү ерөнхий маягаар яваад байна. Жохоо нэг юм эрэг боолтын чангалга хэрэгтэй байна. Бас яг өөртөө хэрэгцээтэй зүйлсийг хийхгүй бол нэг forex гээд нэг одоо ширийгээд нэг эсвэл маркетинг менежер гээд эсвэл нэг солонгос сууж ажиллаж ч юм уу. Эсвэл нэг фитнесийн багш болчих юм уу тийм юм. Заваарсан юм дундаас хүн зүгээр сонирхол биш юм ахаа зүгээр хийж чаддаг юм бол болохгүй яваад байна. Гэтэл эндээс яг нэг юм барьж аваад хийсэн нь өөр чинь илүү үр дүнтэй шүү гэж бууж байна. Тийм учраас бити их юм дээр төвлөрөөрэй. Ер нь жоохон зоригтой бөгөөд сахилга баттай яг цөөхөн юм барьж аваад хийгээрэй гэж гарч иж байгаа юм. Харин хоёр дахь нь амтан. За одоо юу штэ таны ингээд дотоод зүн совинтойгоо ер нь их ойрхон байгаарай. Ер нь энэ хөзрийг сонгосон хүндээ тодорхой хэмжээний жоохон тийм зүн совин мэдэрдэг бас хавдаг барьдаг юм байна. Энд чинь бас таныг сайхан чиглүүлдэг юм байна. Зүн совингоо нэгт сонс, хоёрдугаар босд хүмүүстэй бас жоохон харилцаа. Өөрийгөө бас тийм яг ингээд ямар хуу найзууд байна. Миний эргэн тойрон ямар хуу чухал гоё хүмүүс байна те. Найз нөхөд, дотны хүмүүс, гэр бүлийнхэн шиг аль аль нь тийм дотныхаа гэдэг сайхан мэдэр. Тэдэнтэйгээ бас их сайхан цагийг өнгөрөөгөө тэдэнтэйгээ бас цог хөгжиж яваарай гэж гарч иж байна. За харин яг одоо энэ чухал зүйлс төр юуг анхаарах хэрэгтэй, юу болохгүй. Одоо харъя. 4 зос. За ойлгомжтой. Хайрцаглагдаж болохгүй. Яг нэг юм энийгээл гээд нэг юм одоо харж байгаа энэ модны сэхүүс бол одоо энийгээл яана. Бус нь хамаагүй гэсэн байгаа шүү дээ. Уугны чинь газар сууж байгаа 4 зоосоо дөрвөлэн барьцсан болж байгаа. Гэтэл нэг нь барьцсан байгаа байхгүй юу? Заавал нэг тийм ингээ хайрцаглагтаа те. Заавал нэг тийм одоо ийм байх шаардлага байна уу? За ийм гэдэг нь юу шүү? Одоо бүх юмыг баланслах гээд хүрэхгүй штэ. Зүгээр л нэг юм цөөхөн юм бариад бас өөрийгөө бас хараад явахгүй бол эхийн хэцээгөө тулан турахгүй гэж яг өөрөө тураад байгаа байхгүй юу? Зүгээр нэг юм бүх юмний балансыг бариа сайн хүн битээ боллоо. Зүгээр өөрийгөө жоохон хайрлж сураа гэдэг зүг бууж байна. Битээ их зүйл одоо хэтрүүлж бод. Зүгээр сайхан тайван бай. Тэгэд өөрийгөө бас жоохон бод заа юу. Өөрийгөө хайрал, өөрийгөө өмөрцөр. Айлч бурхан багшийн бод мөрийн яадаг гэдэг сутар дээр өөрийгөө өмгөөлөх нь нүгэл юмаа гэдэг юм байдаг юм шүү. Тийм болохоор өөрийгөө бас жоохон хамгаалаад, өөрийгөө бас сайхан тийм одоо бас арчлаад, хайрлаа явах нь маш зөв юм а гэж гарч иж байна. Хэд битээ нэг тийм хайрцагтаарай гэж. Хоёр дахь 5 сэлэм. За хардаа. Сонирн байгаад юу сонирн байна гэхээр ингээд нэг юм битээ нөгөө юм битээ ингээд нуруур хутгаар ингээд балт яатсан те. Нэг ёсондоо нэгдүгээрт амьдралаас өөрийгөө бас нэг тийм хүмүүсийг жоохон танимаар байна. Хүн болгоно итгээд нэг тийм зөөлөж явж болохгүй. Деважинд нэг тийм одоо луйрдуулан залдуулж юм эсвэл нэг тийм одоо боовдуулна гэдэг чинь нэг тийм юу биш шүү. Буян болдгүй шүү ингээд. Хүмүүс бол би бол нэлээ илүү үнийг хүсэл харж байсан ингээд хүмүүсийг шүү боовдол тэгэл одоо луйрдул юм авчдаг. Бас нэг тийм сайхан юм биш те хүмүүсийг ингээд тэгчлээ яаж л шүүгээ харахаар. Хөрөө өөсө бүтггүй байгаа би одоо яах юм. Бүтэхгүй байна хэцүү байна л гэж хэлдэг одоо. Гэтэл тийм заавал байдалд орохын тулд одоо 10 байж орж яах вэ? Зүгээр л хүмүүсээс хашир бай. Тэгэд бүтэхгүй хүмүүсээс бүтэхгүйгээр орхичих заа юу. Бити их зүйлийг бодорой гэж хэлж байна. За ингээд 2 дахь үзэр манд туслаа. Бичлэг манд таалагдсан бол лайк дараа, шеэр хийгээ, subscribe дараарай. Юу шүү. Энийг үзэж байгаа subscribe дараагүй хүмүүсийг би хэлмээр байна.
нэг ийм тагнуудад намайг таниад байгаа шиг мэдрээд байна. Зүгээр нэг subscribe дарчаач. Лайк subscribe бит гуйлах чинь намайг тий болгооч. Зүгээр дарчихаа. Нэг тийм одоо юм өөрөөс юм унчихгүй штэ. Дагчил даад их гуйж наад би өсөлтөө цагаан дээр гарч байна одоо тэгээд мөн донешны хувьд бол маш их баярлах болно. Тэгээд мөн одоо гүрийн утган дээр юу хүсэж чинь ямар нэмэрэн те тэрийг бичээ сайхан явуулвал та бүхний төлөө сайхан тэр шинэ төлөө сайхан манифестигээ сайхан өрөөлүүлээд өрөөгөө сайхан өгөх болно. За ингээд та бүхэнд хамгийн сайхан хүсье өрөө гадуур хаяа том их байна. Даавч хүүхдийг танихгүй хүүхдийг битгий хүнсээрээ тэр чинь халдаг гэсэн би бол сая харж бас хэцүү гэж тариуж иж гайгүй болж байна. Тэгэхээр та бүхэн бас ханиадаа сайхан одоо юугаарай. За одоо 3 дахь үзэрлүүгээ орцгоё. За 3 дахь үзэр маань 5 сава. За хөзрийг хажиглавал 5 залуу байгалийн сайханд тест нараагаа нээлтж шинэ. За ерөнхийдөө бол таны амьдрал жоохон юу байна? Юу гэвэл айгуу тийм дотор хүний зөрчил байгаад байна. Тархич нь нэг тийшээ, зүрхч нь нэг тийшээ, уган зүүн совч нь аль нэг талд нь орох хэрэгтэй байтал зүүн совч бас нэг арай өөрч мэх гэдэг шиг ийм хоёрын хооронд байгаад байна. Энэ болохгүй. Одоо та юу шүү? Нэг талтаа гармаар байна. Аль одоо чинь ингээ хүн 3 ингээ юу байхгүй сэтгүү юм байдгийн. Мэдрэмж, зүүн совин, тэгээ логик. Энэ гурвын чинь нэгэн суурь байх хэрэгтэй. Таны хувьд бол илүү тийм мэдрэмжээ тавиад төрлийн хүн байгаа юм. Мэдээж логикоо мэдж үзэх хэрэгтэй. Тэгээд мэдрэмжээ дагсан танд илүү амар. Тэгэхгүй бол хоёрын оронд логикоо дагчаар дараа нь тэгээд тэрэндээ харамсдаг ч юм уу, сайжирдаг ч юм уу тийм байгаад байна. Яг нэг юм 60% нь зүрх сэтгэлээ дагаад 40% нь нэг юм логикоо дагчвал бараг илүү. Нөгөөдлөөс зүрх сэтгэл чинь бас нэг тийм буруу юм заахгүй. Тань тийм учраас одоо юм байна. Нэг талтаа ер нь та гарц байх нь танд бол маш чухал шүү нэгт. Хоёрдугаарт яг одоо таны амьдрал юу ихтэй гэхээр та өөрийгөө тийм их хайрцагцсан байгаа гэж гарч ирж байна. Одоо энэ хартаа тавчин бол одоо ингээд 6 дахь орохгүй гэж одоо мэдлээд байгаа байхгүй юу? Нэг гэсэндээ та их тийм ийм л байх хэвээр одоо тий гурилтай шүлэнд одоо цөөвн байцаа хийж болохгүй. Гурилтай шүлэнд юу хийж болохгүй юу гэвэл будаа хийж болохгүй гэдэг шиг байхгүй. Гэтэл будаа хийж үзэх ёстой, цовинд байцаа хийж үзэх ёстой гэх мэтлэн нэгсэн таны бас нэг тийм хайрцагнаас гадна сэтгээж дэндүү бас нэг юм одоо хайрцаглагдаад байгаа юм биш үү гэдэг зүйлийг наа чинь бас хэлж байна. Дээр нь юу гэвэл таны амьдралыг одоо ингээ харъя. Уг нь бол та энэ хөзрийг сонсох хүнтэй их суур сайтай хүн юм байна. Гэхдээ амьдралын суурилд орсон байна. За амьдралын суурил нь юу гэхээр одоо ерөнхий суурьстай хүн одоо ингээд хэр баргын те амьдралын хатуу хөтөг давж туулах чадвартай хүнд ийм юу гэдгийг одоо зүрх сэтгэлээр нь сурдгийг альва нэг юмыг одоо цалгардуулах ч юм уу эсвэл одоо зөрөгтэй байх хэвээр хүний одоо аимхаач юм эсвэл одоо нэг юм няцгансан болгодог ч юм уу эсвэл одоо тайван байх хэвээр хүнийг одоо юм самардуулдаг сандруулдаг тийм болгодог ч юм уу таны хувьд бол маш тийм шийдэмгүй нэг тийшээ байх хэвээр хүн одоо юу яагаад байна яхаа мэдгүй айгүй тийм эргэлзээнд байгаад байна. Энэ бол нэг тийм хараал ерөөл яадаг гэдэг юм бишээ. Зүгээр л амьдрал байдаг л нэг юм сорилтууд нэг юм аа. Энэ ийм зүйлсийг ингээ ойлгоод хүлэн зөвшөөрөд за би нэг ийм адуу штэ. Би хурдан ярьдаг хүлэн зөвшөөрсөө. Мэдж байгаа миний монгол ярьд юм ээ. Зарим хүмүүс надад хэлсэн бүр ингээд таны яриаг сонсохын тулд одоо жоохон видеогоо удаашруулж яаж сонсдгоо гэд. Тэгэхээр би хүлэн зөвшөөрсөн. Тэгэхээр би яах ёстой? Би видео удаашруулна эсвэл би өөрөө удаан ярина. Аль нэгээр нь би хийж ич нэгсэн хүмүүст ингээд чихэнд нагтайхан сонсгодно. Яг тэрнтэй адилхан та бас өөрийгөө хүлэн зөвшөөрөөд тэгэд гаргалгаа руугаа ер нь орж байх нь таны хувьд бол маш чухал юм а гэж бууж байна. Бити ингээд юм би юм гээд өөрийгөө үсэг зүгээр хүлэн зөвшөөрчих байгаагаар нь архичин гаричин бол архичин хүлэн зөвшөөрчих
жоохон хүүхэмсэг эсвэл хүн амьтаа хардаг бол тэрийг хөвлөн зөвшөөрчих. Эсвэл жоохон тийм гэн тэнэг жоохон тийм борчимгүй хайнгуул тэрийг хөвлөн зөвшөөрчих. Тэгээд тийм учраас би ийм үед ингэх ёстой юм аа. Одоо гарижин бол одоо архиас хол байх ёстой ч юм уу те. Одоо хит тийм гинэн бол за би ер нь хашир байх ёстой. Эсвэл би нэг хашир настай байх ёстой гэж боддог ч юм уу. Тийм байх нь таны амьдрал маш чухал юм шүү гэж гарч ирж байна. За харин энэ чи их гоё яваа. Дараачих нь 5 сава одоо 6 сава. За 5 саванд ингэсэн байгаа. Зодтолж жагаад тэгээ нэгэнд ялаад нэг нь атман болоод гарч ирж байгаа юм. За тэр атан маань ингээд морьзоор унчихсан тийшээ монголчуудаа гэх нөөх нь тийшээ явцгаая гэдэг одоо юу хийж байгаа юм. Ялагчин шиг орж иж байгаа юм. Нэг ёсондоо та амьдралд яг юуны төлөө юуг ялах гэж юуны төлөө явж байгаа гэдгийг нэг юм мэдмээр байна. Дэндүү ерөнхий бодлого юм биш үү. Одоо энэ хэсэг штэ. Энэ дээр та юм хоёрын оронд байгаад. За тэгвэл хоёрын оронд байхгүй нэг талтай гарна. Тэгэхээр яг ямар талтай гарах юм? Баруун тал нь гарах юм уу, зүүн тал гарах юм уу, эсвэл хаашаа явах юм те? Тэрийг шийдэж явах хэрэгтэй байна. Амьдрал чинь нэг тийм дэндүү ерөнхий байгаатай. Тэгээд юу хийхээ мэдэхгүй байгаа бол өөрийгөө одоо сэтгэл зүйн тестүүд авч сурах хэрэгтэй байна. Одоо жишээ нь MBTI гэж юм байна. Одоо бас аюул сайн тест. Эсвэл өөрөө чинь ордонд бас ямар хүмүүс зохицсон те тэрийг мэдчих болно. Одоо жишээ нь өхрийн ордонд бол тийм банк санхүү ч юм уу эсвэл хүмүүс устдаг ч юм уу тийм дээр байдаг. Охины ордныхан маш сайн одоо муухай тийм маш муухай тийм хамтны хардаг мэдтэй одоо хүний бүх одоо бүх нэг нэмийг нягтлж хардаг учраас одоо тийм санхүүгийн шинжиж ч юм уу тийм сайн зохицдог ч юм уу те яг тэгж ордог. Яг тэрнтэй адилхан танд бас тийм өөрийгөө яг ямар хуу зүйл сайн, юунд сайн, би сайн бодож чаддсан юм уу? Би алдаа сайн олж харж чаддсан юм уу? Би ярьж чаддсан юм уу те? Тэрийг мэдрэх тийм тестүүдийг өөрийгөө мэдрээч одоо яг өөрийгөө юунд сайн гэдгээ бас юм уу гэдгийг мэдэх хэмээх хийгээрэй гэдгийг хэлж байгаа юм аа. Нөгөө талаас яалчгүй одоо би оройны 11 цаг би маргааш одоо 5-аас босоо 5 юу л 6 гаштай ажилтай. Гэтэл би одоо шөнийн 11 цагт би видео хийж байна. Яг мэдээж би ингээд хүмүүстэй бас таар хүндээ бас чадлаараа туслаад би бас өөрийнхөө YouTube босгоё хөгжлөө те. Ингээ явахад надаас яалчгүй тийм одоо жоохон тийм шаардах, золиослох зүйлс хэрэг болж байна. Яг тэрнтэй адилхан таны амьдралаас их тийм жоохон золиослох, шаардах, сахилга бат хэрэгтэй байна. Яалчгүй юм болгон үнцэнтэй болдд юм аа. Ямарваа нэг хийхэд ядчил ядран зүтрэн эсвэл жоохон мөнгө төлөх гарч юм уу эсвэл оройтч юм уу те юм байд. Энийг өсвөлэн зөвшөөрчихөө. Ингэчүүл яа, тэгчүүл яа ингээд иж болохгүй. Ер нь жоохон зориг нэг яг танд бол зориг дагаж аз гэдэг үг байдгийг. Яг тэр хэрэгтэй. Тэгвэл нэмээд зориг дагаж нэг тийм баг зэргийн одоо хайн байдал маш чухал байна. Хит бас нэг тийм өөрийнхөө бие чанартай явахгүй. Одоо ингэдэг чинь сонголтын дасгалт хүн сайн сонголттой болохын тулд одоо сонголтын булчин тасраад тэр дараа нь эргэж дэлгэсэн нэг аюулгүй сайн сонголттой болж сундаг гэдгийг. Яг тэрнтэй адилхан танд бас яг тийм аян хэрэгтэй. Тэрнээс очиороо шөрмсөө таслах гэсэн үг биш шүү. Тэгээд тийм учраас та яг хийх зүйлсээ маш сайн мэддэг байх хэрэгтэй юм байна. Тэгээд хийх зүйлсээ хийчээд одоо тэр дунд явж байхдаа сурах юмаа сураад давхар ядрах ч юм уу жоохон зүдрэх ч юм уу те эсвэл алж явах юмудаа бас бүгдийн тусалдаад зарих юм яваарай гэдгийг танд хэлж сануулж байна. Харин 3 дахь аягны хаан их одоо артистик хөзрөлтөө урлаг шиг хөзөр одоо харалтаа чулуу ингээд чулуу усанд хөвдгөө штэ. Гэтэл чулуун сэнтэ дээр ингээд усан донд ингээд хөөж сонсож штэ. Хойно нэг халимж явж гин одоо улаан хөлөг усч явж гин. Мань хүн бол нэг тийм чулуун одоо живчивч гэсэн юм сануулж байгаа юм алга. Одоо хүнийг одоо яах энэ дараа яах нэ гэсэн маягтай харасууж штэ. Нэгсэндээ одоо аяг бол мэдрэмжийн үзэр. Тэгвэл аяган дээр одоо мэдрэмжийн бүрэн тийм ингээ одоо хал үзэж хашир суусан хүн бол та байх ёстой. Өөрийн гэсэн толгойтой тэр нь бол тэрнээс их тийм харыг дагаж одоо шарыг дагаж улааныг дагаж уулзаад явдаг биш. Би хааш явах ёстой гэдгийг мэддэг. Атгаар хүмүүс хааш явах ёстой гэдгийг хааш явах чинь гэдгийг мэддэг. Хүмүүс бас яаж нөлөөлөх гэдгийг мэддэг. Тэр нь өөр чинь ашигтай үгүй мэддэг байх ёстой шүү. Тэрнээс их тийм
одоо яана энэ намайг жоохон одоо туранхай гэдэг наа би жоохон таргалт юм уу гэж болохгүй. Тийм учраас жоохон бодолтой байгаарай. Бодолтой яаж байх вэ гэхээр өөрийгөө сайн судаж, өөрийгөө сайн юунд сайн, юунд муу, одоо юу өртөн зохицохыг мэдрээрээ. Одоо юу штэ туранхай хүн нэг тийм бие гаргасан хүн бас хэцүү штэ. Таргуун бо зураг гиз үзээ гаргасан хувцас бүр тийм ээ. Тэрэн шиг яг өөрийгөө бас мэддэг байгаар л гэдгийг бас танд нэг талаас сануулж байгаа юм аа. Нөгөө талаас за ерөнхийдөө сэтгэл зүйн төвшөнд жоон левел хэрэгтэй байна. Сайн хэлсэн штэ. Энэ хүзэр бол маш тийм хашир хүзэр ба тэгвэл одоо та жоохон маялинки байна. Одоо жоохон тийм большой тийм байхын тулд одоо яалтчгүй одоо толон машинаа орхиод том машин унагддаг шиг жоохон өөрийгөө тийм том хүнээр мэдрээд бас тийм дааттай хариуцлагатай хүнээр мэдрээд левел агсан төвшөнд сэтгэж левел агсан төвшөнд аливаа юмыг амьдралыг харж байх ёстой шүү гэж одоо хэлж байна. Дээр нь одоо ямарваа нэг хүмүүстэй нөлөөлөх гэж оролдвол тэрийг нь үгүйгээр шилждэг, зоригтой хэлдэг. Бас өөрөө чинь нэг тийм лөөсгөдөө хүнийг мэдэрчдэг. Тэгээд үгүй чивэл май шүү, чайвал гай шүү гэдгийг хэлждэг тийм байгаарэ гэдгийг тэнд хүсэж санал болгож байна. За харин энэ дэр одоо гаргалгаа навьжсан хөсрүүд харцгаая. Юу гэж байна те? За гарч ирсэн гэж байгаа ш. Эхнийх нь. За сэлэмний боол, сэлэмний элч. За нэг хэрэг одоо нэг жижигхэн сэлэмний урд ингээд зогсцсон те. Цаана нь одоо их салхин дунд байна штэ. Нэг ёсондоо ийм байгаа юм. Их гоё юмны орд орох жоо хүн нэг шийдвэрийг байх хэрэгтэй байд юм аа. Заавал нэг хоёрын орны тийм хөөхөн шиг зан гаргаад яхаа нь үлдэхгүй байж болохгүй заа юу. Тийм учраас одоо нэгдүгürt юмыг өөдрөгөр хар. Яг болох талаас нь хар. Одоо хоёрдугаарт ерөн сайхан хөдөлгөөнд зоригтой бай. Энэ сэлмийг аваа шууд дайр. Мэдээж нь юу штэ. Дүэлд орж байгаа, дайнд орж байгаа хүмүүс нэг тийм за ингээд өглөө гэдээ ордгоо штэ. Тэр баяр мөнгийг түүнийг стооцол, жүжигчнийг стооцол. Ер нь ингээд нэг эрдэн заан шиг тэр хошин шиг өгдөг штэ тэр шиг байлтан, байлтыг алаад өгнө гэж ордог үстэй. Яг тэр шиг та бас бүх юм ингээ ямарваа нэм хийх гэж байгаа бол тийм өөдрөгөр барнаа, мен бавнаа санаа зовлтгүй гэд тийм байх ёстой шүү. Тэгж байж ингээд бас шийдэмгээ орж ирж таны амьдрал их гоё болох юм байна. Ер нь танд бол нэг тийм хоёрын орнд тэгэл үхээ орн нэг тийм байдаж яагсан бэ гэд тийм юм зохгүй шүү зүгээр шолоохон л энүүхэндээ л гэж ярихад. Нөгөө талаас за би нөгөө талаас одоо би ойлголоо би нөгөө талаас гэдэг үг хэлхийг аюу багсгая. Жохон нэг тийм өөрчлөлтийг ороод амьдрал тийм хөнгөн баймаар байна. Хит бас нэг талтаа суугаад байхгүйгээр ер нь толгойдоо тийм хитгэн хүмүүсийг бодлоо авахгүй хөнгөн юм би энэ нэг тийм одоо хүн дээр цуж авахгүй хөнгөн байна гэтэл тийм зүйлсийг танд маш хэлж байна. За хоёр дахь нь одоо сэлэмний хатан. За сэлэмний боолос одоо сэлэмний одоо хатан болцсон. За юмыг ер нь туршлагажж сурд юм аа. Хаширм гэж ямар үнийг хэлдэг? Хаширсан үнийг хэлдэг. Одоо юу штэ. Атманы гэрийн гадаа нэг удаа яваад хамыг юмаа суйлуулад одоо сэгсүүлсэн хүн штэ. Дахиж хизээч хэрүүр явахгүй. Яагаад вэ? Хаширсан. Хэрүүр бол буруудна. Угаасаа барахгүй. Тийм учраас гэдэг шиг таны амьдрал бас өөрийнхөө өнгөрснөө сайн юу яаж байгаарэ. Суралц. Бод. Өнгөрсөнд би ямар хаалтаа гаргаж ив. Юун дээр онж ив. Ямар алдаан би дахиж гаргаж болохгүй. Ямар юм би дахиж авах хийх ёстой. Тэрийгэ бодоод хоёрдугаарт одоо байгаа амьдралаасаа юу би суралцах ёстой. За ингээ алдчихвал надад тийм алдчихлаа ёстой. Яана энэ ёстой яа гүүгээр за би дахиж ийм алга гарахгүй төлөө хичээх ёстой юм байна. Бас жоохон тийм паникчлаа тийм одоо гомын алхам хичлээ гэж бодох ёстой шүү. Тэрээс их тийм инглээ тэглээ гэж бити бодорой гэдэгт тэнд хэлж байгаа юм аа. Нөгөө талаас эн чинь их гоё хөз заавч тарай. За чинь дээр нь тийм дээр нь гэж яриа одоо нөгөө талаас хэвлээ. Дээр нь одоо бас таныг одоо нэгэнт ингээ хатан штэ бас далаалтан сүртэй боловч буухтан бас зөөлөн байгаарэ. Ер нь хүмүүст их тийм сайн нөлөөлж яваарэ. Одоо хүмүүсийнхтэй сайн цэнгэлэлт сайн тийм юу байж яваарэ гэж гарч иж байна. Тэрээс учруу нэг тийм сэлэмдээ тийм завчаад тийм явах гэж болохгүй шүү. Хатуу байх бол тэр нэг тийм зөхгүй. Зүгээр тийм хариуцлагатай шийдвэрний байх бол энэ зохино гэж гарч иж байгаа юм аа. За 3 дахь нь харин
аягны хаан дээр сар гэдэг зэрэгцсэн. Энэ их хөрх өдөр байгааз за ингээ бүр хоёр гэж байна. Саран дээр одоо дэлхий дээр онцгсон тэнд нэг хөргөн хэрэм ингээ унтж штэ. За ерөнхийдөө та ийм зүүн савн яг тийм мэдрэмжээсээ бас одоо амьдралаа хэрэгжилж баймар юм байна. Тэр чинь бас танд бас зөв болохмуудыг хэлдэг юм байна. Заавал их тийм өөрийгөө бас одоо юу яагаад бодоод иж болохгүй. Айгүй бас зүүн савн чинь танд бас зөв хэлдэг юм байна. Хэрвээ та зүүн савнаас юм мэдээ авахыг хүсэж байгаа бол одоо ямар нэгэн асуудал хэлээд энийг одоо энд яах вэ гэдгийг одоо та зүг дээр минь дамжуулж хэлж өгөөч юм уу? Эсвэл ямар нэгэн дохио гарч үлж өгөөч юм уу? Тэгэж хэлж байвал одоо бас тийм зүг дээр ч юм уу эсвэл ямар нэгэн дохио зангаар гарч юм уу те одоо хариулт нь гарч ирд юм байна гэж гарч ирж байна. За эхнээс нь хэлэхэд бол дотор хүнтэйгээ юу яа? Очир зүгээ бол нэг талтайгаар хит сэтгэл хөдлөө тийм блоклоод байж болохгүй чөлөөтэй зэтдэг. Тэгээд яг хаашаа явах гэж байгаа гэдгээ бүрэн шийд. Тэгэд левелэх одоо сэтгэл зүйн төвшнийг бүр сайхан бэлд нэмээд юу гэдэг вүлээ. Тийм өөрийн гэсэн толгой хамгийн чухал нь өөрийн гэсэн толгойтой бай. Хүний өөрийгөө битгий яв. Тэхийн тулд шийдэмгий бай. Бас сайхан аягүй тийм дайчин эерэг бай. Хоёрдугаар далаалт нь зүртэй байж буултан зөөлөн тийм зөөлөн удирдахчтай тийм шийдэмгий одоо удирдахч бай. Ямарваа юм хийхтэй. Тэгээд зүүн совингоос сонсож сур юм тайван хүлээстэй бай гэж гарч иж байна. За харин таны амьдралд одоо яг юу чухал байна, юу хэрэгтэй байна гэдгийг одоо оргил үзэр маань юу зөвлөсөн байна харцгаая. За эхнийх нь гэрэл бай хайр. За мэдээж ингээд хүн юм одоо юм болгоны хайр гэж өөр үед юм Зарим нь бол ингээд тийм хүрэлцэн хайр одоо тэгвэл ч юм уу зарим нь итгэл найдварын хайр байдаг бол танд одоо нөлөөллийн хайр гэж юм байд юм байна. Эргэн тойронд та их сайхан нөлөөлж өгд юм байна. Тэрийгээ сайхан үйлдээд хүмүүс сайхан нөлөөлөөд бас нэг тийм хүмүүсийг зөв буруу юм сайхан шүүж өгөө явхад бол танд гарцаагүй сайхан юм орж ирнэ. Битээ нэг тийм хүмүүс дургутаарай. Зөвөргөл сайхан юм би хийж ийн гэхтэй бодоо явж байхад бүх юм сайхан болно. Давхар тань сайхан буян болоод явах юм байна шүү гэж гарч ирж байна. Хоёр дахь нь environmentalist одоо орчны байгаль орчны юу штэ. Нэг өсөндөө та хайд жоохон байгальд гарч хөдөлгөөнд орж жоохон аялж жоохон тэнд сайхан явмаар байна. Нэг өсөндөө та бол нэг тийм хотод удаан байх биш. Ер нь бас стрессээ тайлыг хийвэл хөдөө гардаг ч юм уу, халамжлал батгадаг ч юм уу те. Хорхог бодон гэж явж байхад бол бас сайхан. Тэр чинь зүгээр нэг юм шоудлт биш бас аавраа энерги болт юм байна. За ингэ шүү. Хүмүүс тэгээ хэлээд байв те. Одоо энэ хүн нээл таравт хэлсэн. Ингээ намайг шоудаад ингээ хөдөө гараад одоо хорхог бодгоо явбал одоо жигхэн аавраны энерги болт юм а гэж хэлсэн гээд гараа шоудаад байв. Яг энэ бол зөвлөлтөө. Тэгтээ битээ бас хэтрүүлээрэй гэж хэлмээр байна. За нэгсэндээ та хайртгүй байд юм байна. Давхар танд байгаль ээж их сайхан зөгт юм байна. Харин юу болохгүй вэ? Юун дээр анхаарах хэрэгтэй вэ? Таны амьдрал одоо юу хийж болохгүй яг одоо нөхцөлд. Хит тийм давлуун шууд ингээд дайрч ордог, тооцоогүй дайрдаг тийм мэн үдсчээ, мэн зодолчоо, мэн барчна гэдэг тийм бацаан байж болохгүй байна. Одоо нөгөө юу л болохгүй та. Аягны хаан те нэг юм бацаануудыг хийдэг тийм үзгүй үзий гараа сургуулийн гадаа гэдэг тийм байж болохгүй. Ингээд яг үзэлцээр бол хэлээ барахгүй гэдэг харчих. Тэгээд одоо барахаар бол зодолтыг, барахааргүй бол хараа дуудахгүй яах вэ те? Үнэхээр ингээд хараа зодлохоор зүхтаах уу гэдэг боддог шиг тийм маш тийм юм хашир хятуур бай. Харин битээ тийм хит ингээд дүрлэлсэн хит нэг тийм одоо яг гадаа мэддэхгүй хит нэг тийм хөдөлгөөнтэй байж болохгүй шүү гэж гарч иж байгаа юм Нөгөө талаас хит нэг тийм атмандах гэж ядаргаатай байж болохгүй. Тань нэг тийм зөхгүй зүгээр сайхан зөөлөн хилдэг байхын танд их зөгт юм байна. За харин нөгөө хөнцөр болохоор заасны хатан удаан байх нь бас буруу гэж байгаа юм. Хит нэг бол огцом ингээд нэг тийм зодтолдох гэдэг эсвэл тэрний олон яагаад гэж болохгүй. Одоо тогтворгүй болохгүй. Эсвэл хит тогтвортой үхрийн хурдаар, үхэр зүргийн, үхэр дэргийн хурдаар явж болохгүй.
энэний нэг юм балансыг олоод явах хэрэгтэй шүү. Нөгөөдлөөс том зураг харж ийн гэхэд нөгөө нэгдэг штэ. За Абрахам Линкольны хэлсэн үг байдаг гэдэг юм аа. Би үл тэр дургуй хэлчихье. Хүн ингээд мод хагаал гэвэл би 6 цаг 8 цаг мод хагаал гэвэл би 6 цаг модоо ирлээд 2 цаг хагална гэдэг. Би бол тэр хүнд Абрахам Линкольн үгээр өстэй болчихооч гэж хэлнэ. Ядаж нэг юм балансаа бариад нэг 2 за үгүй 2 цаг л өсвөхөө ярьж болдог шүү дээ. Тэгээ 6 цаг ажиллахгүй тэгээд 2-ын орд чинь мод шүү дээ. Одоо тэгээд учиргүй би ямар нөгөө хүн одоо тэг юу өгсөн байгаа биш. Түүний хэтрийг өгч занаатгаар аргалсан байгаа биш. Тийм учраас нэг бол хит удаад хит төлөвлөж ийн гээд хит ингээ явж болохгүй. Бас хүний толгой нэг тийм яг хатаа мэддэхгүй явж болохгүй. Нэмээд юм байна. Юу гэдэг вэ? Сонирхолтой юм хийж нэгэд олон төрлийн сонирхлыг нэг дор автуулж болохгүй. Зүгээр яг барих юмаа бариад төлөвлөлт яваар гэж хэлж байна. За ингээ 3 дахь үзэр маань дуслаа. Бичлэг маань таалагдсан бол лайк дараа, шеэр хийгээд subscribe дараарай. За одоо юу яа? Лайк, subscribe-ийн гуйлгч нь байна. Зөв өмнө л хэлчихье. Миний яг одоо энийг үзэж байгаа хүн та сувг дахдгүй subscribe хийгээг бол дагчаач. Манай ингээд нэг видеоны одоо миний видео хүсдэг хүмүүсийн тал нь дагахгүй ингээд нэг юм гэттийн технологи шиг яваад идэм байна. Зөөр нэг сайхан дагчаач. Юу унах гээд байгаа юм бэ? Үнэхээр цагаан дээр гарч байна мэн одоо өөр аргаалгаа одоо. Зөөр сайхан дагалцаа явчихъя. Тэгээд одоо уучлаарай тэгээд. За марзандах яах вэ? Тэгээд мөн донешны хувьд маш их баярлах болно. Гүйлгэний утган дээр юу хийхийг хүсэж байна, ямар хуу зорилготой байна те. Ямар хуу баймаар гэдгийг бичээ явуул тэрэн жилөө сайхан ерөөлөргөө сайхан залбирлуулдаа манифест тэгээд явах болно. Тэгээд та бүхэндээ хамгийн сайхан хүсье өрөөе. Одоо 3 дахь үзэр маань дуслаа.